Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр бүгдээрээ нэмэх тэмдэг, тэнцвэрийн тэмдэг ашиглан бодлого бодож сурцгаая. Надад миний ач охин их шиг туслах болно. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та нар алим шүлгээ мартаагүй биз дээ. Хамтдаа уншицгаая. Алим улаахан шинхэн алим уутар дүүрэн байна. Нэг нэгээр нь гаргаад нэгийг ч үлдээлгүй угаалаа би. Дугуй тавган дээр тавиад дүүдээ эхлээд өглөө, дараа нь аавда ээждээ өгөөд дахиад дүүдээ өглөө. Өөртөө би нэгийг аваад өнхрүүлж үзлээ түүнийг шинхэн улаан алим ширээн дээрээс унчлаа. Хүүхдүүдээ энэ шүлэгт юуны тухай гарч байна вэ? Багштай хэлээрэй. Зүйтэй улаахан алимны тухай уутнаас алимыг нэг нэгээр нь гаргаад нэгийг ч үлдээлгүй угаасан ажилсаг хүүхдийн тухай гарч байна. Багш нь энэ ажилсаг хүүхдэд ялалт гэдэг нэр өгсөн. Тэгээд ялтыг та нарт харуулъя гэж бодлоо. Та нар харахыг хүсэж байна уу? За би харууллаа. Цээ. За энэ бол ялалт. Дандаа минийх, надад гэдэг хүнийг хамгийн өчүүхэн сэтгэлтэй хүн гэдэг. Бид урд нь энэ тухай цэцэрлэг дээрээ сурч байсан. Та нар санаж байна уу? Харин эхлээд өөрийгөө биш, бусдыг боддог хүнийг хамгийн агуу сэтгэлтэй хүн гэдэг. Бид ялалтыг агуу сэтгэлтэй хүү гэж магтаж болно. Яагаад тэр вүлээ? Та нар юу гэж бодож байна вэ? Зүйтэй, яагаад гэвэл ялалт алимыг уутнаас нь гаргаад угаачаад дугуй тавган дээр тавьсан. Тэгээд эхлээд өөртөө аваад ганцаархнаа хумгүй идээгүй. Тэр гэртээ байгаа бүх хүнд эхлээд тараасан. Хамгийн сүүлд өөртөө авсан. Ялалт эхлээд хэнд алим өгсөн бэ? Дүүдээ нэг алим өгсөн. Дараа нь аавда нэг алим өгсөн. Дараа нь ээждээ бас нэг алим өгсөн. Дахиад хэнд алим нэмж өгсөн бэ? Зүйтэй, дүүдээ нэг алим нэмж өгсөн. Дүүдээ хэдэн алим өгсөн байна вэ? Хамтдаа тооцооё. 1, 2. Хоёрын тоог 2 гэсэн цифрээр тэмдэглэе. Аавда нэг алим өгсөн. Нэгийн тоог бас 1 гэсэн цифрээр тэмдэглэе. Ээждээ нэг алим өгсөн. Бас нэгийн тоогоо 1 гэсэн цифрээр тэмдэглэе. Хүүхдүүдээ ялалт бүгд хэдэн алим тараасан бэ? Үүнийг бодож олохын тулд бүгдээрээ эхлээд дүүдээ өгсөн 2 алим дээр энэ аавда өгсөн 1 алимыг нэмье. Одоо алим нэгээр их болсон. Үүнийг бичихдээ бид нэмэх тэмдэг ашигладаг. Хоёрыг нэгээр нэмэгдүүлэхэд хэд болох вэ? Зүйтэй 3 болно. Энэ 3-ыг бичихийн тулд бид тэнцвэрийн тэмдэг ашиглая.
Бид үүнийг 2 дээр нэмэх нь 1 тэнцүү 3 гэж уншина. Энэ бол нэмэх тэмдэг, харин энэ бол тэнцвийн тэмдэг. Одоо энэ 3 алим дээрээ ээждээ өгсөн 1 алимыг нэмье. Алим дахиад 1-ээр их болсон. 3 дээр нэмэх нь 1. Тэнцвийн тэмдэг тавиараа. Гурав дээр нэмэх нь 1 тэнцүү хэд вэ? Багштай хэлээрэй. Зүйтэй 4. Хүүхдүүдээ ялалт бүгд хэдэн алим тараасан бэ? Маш сайн байна. 4 алим тараасан. Ялалт өөртөө хамгийн сүүлд хэдэн алим авсан бэлээ? Маш сайн байна. Өөртөө 1 алим авсан. Одоо ялалтын тараасан 4 алим дээр өөртөө авсан 1 алимыг нэмье. Алим дахиад 1-ээр их болчихлоо. Бид нар нэмэх тэмдэг ашиглана. 4 дээр нэмэх нь 1. Тэнцвийн тэмдгээ тавиарай. 4 дээр нэмэх нь 1 тэнцүү хэд болох вэ? Багштай хэлээрэй. Зүйтэй 5. Хүүхдүүдээ ялдын гэр бүл бүгд тэр өдөр хэдэн алим эдсэн бэ? Маш сайн байна. 5 алим эдсэн тий. За. Хүүхдүүдээ бодлого бодох үнэхээр сонирхолтой байгааз багш нь бас нэг сонирхолтой зүйлийг нэмж хэлье. Алиманд С витамин маш их байдаг учраас хорт утаанаас хүний уушгийг цэвэрлэдэг. Тэгээд хүний дархлааг сайжруулдаг. Тиймээс та нар аль болох өдөр болгон 1 алим идэхийг хичээгээрэй. Бас 20 цэрэг үед гэртээ хамгийн агуу сэтгэлтэй байгаарай. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.